тэгэхээр энэ удаагийн бичлэгээр та бүхэндээ бидний одоо хамгийн их одоо мэрэгшилж ажилтдаг төрөл болох employment based төрлийн ногоон карт буюу байнгын оршин суух визэн дээр бид нар хэдхэн ажилдаг талаар товчхон одоо бичлэг хийж үлдээ гэж бодлоо. Миний нэрийг Нар Мандах гэдэг Emdo Consulting-ийн гүйцэтгэх захирал байгаа. За тэгэхээр юун түрүүнд та бүхэн харж байгаа энэ урдаа тавьсан зузаан одоо бичиг баримтын бүртлийг. За энэ бол одоо манай олон үйлчлэгчдийн нэгийн бичиг баримт одоо буюу тэр тусмаа employment based 2 дугаар төрөл EB2NIW гэж нэрлэгдэж байгаа. Энэ визэнд илгээхэд одоо бэлэн болцсон. За дээр нь нэмээд бид нар бараг 20 хуудас шахуу дахиад нэмэлт бичиг баримтыг хийхэд дутуу байгаа байдлаар ингээд урдаа тавьсан байж байна. За тэгэхээр эндээс юу хэлэх гээд байгаа вэ гэхээр тус визэн дээр бид нар хамгийн багадаа 6 сар зарим тохиолдолд бүтэн жилийн хугацаанд тухайн хүнийг бичиг баримтыг буюу одоо кейсэ гэж ярих юм бол тухайн кейсийг урлаж бэлтгэж жижигхэн одоо төсөл хөтөлбөр маягтай болгож одоо багийнхаа хамтаар тухайн үйлчлүүлэгч нартайгаа хамтарч ажилладаг. За энэ хамтын ажиллагааны үр дүн байдаг. Энэ бол Америкийн нэгдсэн улсын байнгын оршин суух эрхийг 10 жилийн хугацаатай гэр бүлээрээ хүсгэхэд олон төрлийн одоо шалгуур үзүүлэлтүүд олон төрлийн одоо категориуд байдгаас employment based буюу ажил хөдөлмөртөөр тулгуурласан гэхдээ ямар нэгэн ажлын байрны спонсоргүйгээр те эсвэл бол ямар нэгэн бизнес худалдаж авах шалгуур үзүүлэлтгүйгээр өөрөөр хэлбэл таны өнгөрсөн одоо ирээдүйн төлөвлөгөө энэ бүхнийг чинь хянаж үзээд Америкийн нэгдсэн улсын цагаачлалын алба хэрвээ манай улсад одоо маш өндөр ашиг сонирхол төрүүлж байна. Манай улсын нийгмийн эдийн засагт өндөр хувь нэмрээ оруулах юм байна гэж үзэх юм бол таныг тухайн шалгуур одоо спонсорлох гэж байгаа тэр шалгуур үзүүлэлтийг вейв хийх буюу одоо түтгэлзүүлээд танд 10 жилийн хугацаатайгаар байнгын оршин суух хэрэг олгож байгаа. Ололт амжилттай ажиллаж байгаа бол за энэ хугацаанд ямар хийж бүтээсэн зүйлсүүдтэй байгаа те. За цаашдаа Америкийн нэгдсэн улсад ямар зорилго одоо үйл хэргийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн энэ бүх төлөвлөгөөнүүдийг гаргаж ирээд ололт амжилттай ажиллаж байгаа бол за энэ хугацаанд ямар хийж бүтээсэн зүйлсүүдтэй байгаа те. За цаашдаа Америкийн нэгдсэн улсад ямар зорилго одоо үйл хэргийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн энэ бүх төлөвлөгөөнүүдийг гаргаж ирээд ололт амжилттай ажиллаж байгаа бол за энэ хугацаанд ямар хийж бүтээсэн зүйлсүүдтэй байгаа те. За цаашдаа Америкийн нэгдсэн улсад ямар зорилго энэ визийг та өөрийн байгаа тухайн аль ч улсаас мэдүүлж болно. Эсвэл Америкийн нэгдсэн улсад ямар нэгэн хүчин төгөлдөр визтэй байгаа бол энэ визэнд бэлтгэж илгээж болно. За хэрхэн өөртөө боломж байгаа би энд одоо хандах боломжтой эсхийг мэдхийг хүсэх юм бол бид нар руу энэ доор гарч байгаа имэйлээр намтраа илгээж болно. За эсвэл шууд манай зөвлөхүүд дээр хувийн одоо зөвлөх үйлчилгээний цаг товлох боломжтой байгаа. Тэгэхээр та Windows юм уу эсвэл Level Up гэсэн консалтингийн аль нэгийг манай вебсайт руу ороод товлоод за ингээд гэр бүлийнхаа бүх боломжийг судлаад мэдээллийг аваад тэгээд төлөвлөгөөгөө гаргаад хаанаас ч онлайнаар 100% ажиллаад энэ визэнд бэлтгээд илгээгээд хариугаа авах боломжтой.